манай 20 жилийн одоо статистикаар бол манай топ 5 хэрэг гэж байдгийг. Тэс бүх цаг үед өөрчлөгддөггүй. Ер нь бид анх захиргааны шүүх байгуулаад энэ захиргааны эрх зүйгээр хүний эрхийг хамгаалдаг энэ тогтолцоо Монгол улсад ажиллаж гиснээс хойш байсан. Газрын маргаан, татварын маргаан, ашигт малтмал, тендер, төрийн алба гэсэн. Тэгээ энэ тав ингээл нэг байраа өөрчлөл, нэг сүртээ өөрчлөгдөхгүй. Тэгэхээр ер нь бол энэ таван хэрэг маргаан л одоо бүх цаг үеийн одоо тийм хамгийн их шийдэгддэг, хамгийн. За эндээс бид нар юу харж байгааг бол энэ одоо харилцаануудад л одоо зөрчил дутагдал байна гэдэг тэр тохиог биднэрт өгөөд нь шүү дээ, тийм. Өөрөөр хэлбэл газар дээр хамгийн их асуудал байна. Тэгээ татвар дээр хамгийн их одоо асуудал байна. Тэр нь бол яг нөгөө тэр байгууллага гэдгээр биш. Хууль тогтоомж тэр харилцаан дээр их тийм наривчлах одоо зөрүүтэй байдлууд үүсдэг ийм юмнууд байна гэдэг тохиог бидэнд өгч байгаа гэсэн.